Нүүргүү цагийн хүү. Өнөөдрийн рилсийн ивент тгчээр алтан бэр дэлгүүр. Хүмүүс надаас зургийн ирсэн дэлгүүрийг маш их асуудаг. Мэргэжлийн зураачтаас ахуулаад сонирхогчийн бүх зургийн хэрэгсэл энэ дэлгүүрт өргөн сонголттойгоор хямд үнэтэйгээр байгаа шүү. Хаяг нь ихтлгүүрээс хоошоод 100 м алхаад алтан бэр дэлгүүр байгаа шүү. Дайн дууссан ч түүний амьдралын дайн одоо л эхэлж байсан. Нүрээ алдсан мянган ирсийн нэг гэртээ харьсан гэдэг. Гадна дайн дууссан ч доторх дайн амс хийсэнгүй. Буудлагын талбар дээр бус толтой нүр тулахтаал амин дахин үхдэг байв. Хүмүүс түүн рүү хараад айж цухтана. Хайртай бүсгүүн хүртэл чимээг хүн нүд буруулж амьд үлдсэн ирийн зүрхийг амьдрал нь өөрөө илүү гүн шархлуулжээ. Тэгээд нэг өдөр их хотын чимээгүйхэн гудамжинд шархацсан сүнс шиг алхаж яваад тэр хаалганы дээрх бичгийг олсон гэдэг. Анна Клеменлейд шин нүүр, шин амьдрал. Тэр эмэгтэй бол дайны хамгийн харанхуй үеэр гэрэл асаасан. Нүүрний уран баримлын сахиусан дингэр. Жинхэнэ урлагийнхаа утгыг дайнд олсон нэгэн хагас нүүргүй болсон ирчүүдэд эргээд инээмсэглэн гэдэг юу гэдгийг дахин зааж өгсөн эмэгтэй. Тэр хүнд шавар бол найз, зүсэлт бол өгүүлбэр, гагнуур бол залбирал. Тэр эмэгтэй цэрэг бүрийн алдагдсан нүрнээс амьдралын хилтерхийг түүж нийлүүлдэг байв. Тэр айдсыг уран сэлбэр болгосон. Тэр гэмтэл гэдэг үгийг инээмсэгэл болгож сольсон. Зэсээр бүтсэн нүүр биш, итгэлээр сийлсэн хүн. Нүүрийг нь хуруугаараа айлж, хамрыг нь зэсээр сэлж, инээмсэглийг нулимсаараа боддог байв. Хүн болгоно дайны баатар гэж хэлдэг. Гэхдээ тэр эмэгтэй дайны дараах амьдралын баатар байлаа. Нүүргүй ир жижигхэн урлан руу орж ирэхэд Анна түүн рүү хараад хэлсэн гэдэг. Чи үхээгүй. Зүгээр л дахин төрөх нүрээ хайгаад явж бай. Тэгээд түүний чимээгүй уйлгах хөдөлгөөн бүрийг Анна гэрхаа ажиглаж, ирийн хуучин зурагнаас, дайны гэрэл зурагнаас, өөрийн мэдрэмжээс шин нүрийнх нь амьдралын анхны амьсгалыг уралсан. Хэдэн 7 хоногийн дараа түүнийг шин нүрээ зүүтэл ир хаалган дээр хэсэг хөдөлгөөнгүү зогсжээ. Тэр толинд өөрийгөө биш, амьдралд үлдэж чадсан өөр хувилбараа харсан юм. Дараа нь ир айдснаасаа дахиад зүхтаагүй. Зүхтдаг нь дайн биш, амьдрал байсан гэдгээ тэр өдөр ойлгосон. Хэдэн жилийн дараа тэр ир гэр бүлтэй болж охиныхоо жижигхэн гарыг атгаад инээмсэглэж суухдаа эхнэр нь түүний нүүрний ирмэгийг зөөлөн нилээд хэлсэн гэдэг. Би чамайг царайгаар биш, үхлээс булааж авсан амьдралынхан дөлн татагдсан. Дайн хүмүүсийн нүрийг булаадаг. Харин урлаг тэдэнд дахин амьдрах шалтгааныг буцааж өгдөг.